Энэ донорын тухай хууль уг нь 18 оны эрүүл мэндийн сайдын А70 дугаар тушаалбал бол эрүүл мэнд хөгжлийн төвийн мэдэлд очсон. Гэтэл нэг одоо удирдлагын арга зүй нэгдсэн зохицуултаар хангах хяналт тавих энэ байгууллагын үүрэг. Сайн энэ тушаалын донорын хуулийн 15.2 дахь заалтын дагуу эрүүл мэндийн сайдын 23/198 дугаар тушаал хаваад журмаар бас зөвшөөрлийн асуудлыг шийдэх ёстой л да. Энэ дээр бас алдаа гаргасан, энэ дээр дүгнэлт гаргах ёстой, хөгжлийн төв бас ажиллахгүй. За эрүүл мэндийн ажилтны эмч мэрэгжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг одоо яаралтай энэ оруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн яамныхан ер нь зарим мэрэгжилтнүүд одоо ингээд хариулж чадахгүй нэг чинь одоо ихэнх эмчийн улсуудын байна. Ер нь болох асуудал. Өнгөрсөн 4 жилд бас хариуцлага ажилласан. 4 сая цайлогдсон. 2 нь мэрэгжлийн бус, 2 нь мэрэгжлийн. Ковид үеч байсан. Одоо энийг бид нэр хамтарч байгаа энэ их хурл бас хотгоо барж яснаас 3 эмч сууж байгаа юм байна. Шинэ бүрэн би одоо энэ мөнгө сайхан зай дөрөө сууж байна. Өчнөө эмч одоо бас шоронгийг алдаад бас хуулийн байгууллага явж байгаа эмчнэр ч байж байна. Энэ дээр анхаарах шаардлагатай. Иргэдэн шилжүүлэн суулгах асуудлаар би Туркийн Анкарагийн Башкирт университетийн эмнэлэгтээ тохироод их хүүхдийн эмнэлгийн одоо хүүхдийн мессаслэр элэг бөр шилжүүлэн суулгах асуудлыг үнэгүй байгуулж өгье гэдэг ингээд тэднээ тохирсон. Дэлхийн 17 орнд байгуулж өгсөн байна. Би очиод дарга нарт нь хэлсэн. Тухайн хэдэн сайднуудыг ярьчлаа. Байхгүй тэгээд. Үнэгүй байгуулж өгөх гэдэг байгаа шүү дээ. 18 дахь орн болгоод манайхаа байгуулж өгөх гэж байгаа. Хүүхдийн элэг бөр шилжүүлэн суулгах асуудал. За тэн 5 мэрэгжилтний аваачаад бас сургалт намруулсан. Гэтэл бас эмнэлэг болгоноос нэг эмч хамруулъя гэсэн. Гэтэл нэгдүгээр эмнэлгийн 2 мэрэгжилт нь зүгээр захиргааны 2 мэрэгжилт орсон. Тэгэхээр энэ дээр нэлээд анхаарахгүй бас сургалтын асуудал эргэтэн суулгахын тэр төсөв материал тоног төхөөрөмжөд анхаарахгүй эмчнэр чадрын хайлаар ажиллаж байна бас. Энэ дээр сайд бас хамтарч ажиллаад бид бас нэгдэд энэ эрх зүйн байдлын тухай хууль, донорын тухай хуулиа яарвшилж одоо ингээд өөрчлөлтөнд тэрийг батлуулахгүй болох асуудал. Саяхан шинэ бүрэн гишүүн ярьж байгаа тэр ёсон хороогийн бас байгуулах хэрэгтэй. Нөгөө талаар одоо сүүлдээ 2 дугаар эмнэлэг госпиталь бас эргэтэн шилжүүлэн суулгаж байна. Цаашдаа энэ одоо эмнэлгүүд дээр энэ мэргэжил хөгжих бүрэн боломж байж байна. Нөгөө талаар нэг анхаарах асуудал сая нөгөө өөр шилжүүлэн суулгах асуудлаар нэлээд анхаарахгүй л энэ дээр нэлээд асуудал гарч байна. Дөрөв бид нар тэр хөдөлмөрийн хамгааллын гэрүүл хүүхд гэр бүлийн газараас яхад бид нар энэ донорын хөлтэй үйлдүүлж яахгүй энэ бас нэлээд маргаант асуудал дагуулах юм шүү гэнэ. Энэ дээр сайд маань бас анхаарч ажиллаад эмгтээчдийн эмчнэр байна. Зөвлөхүүдийг оролцуулж байгаа энэ хуулийн асуудлыг ер нь бүх салбар дээр яралтай зөвлөхөд оролцуулж байгаа шийдсэн ч багсаал үү.